За урин цаг ирээд хүүхдүүдийн амралтч таараад сайхан лагер дээр ирчихсэн байна. Одоо ер нь бид нарт цэвэр агаар амар амгалан байдал айгүй чухал болчихжээ тий. Тийш тэхөө. Ээл агаарт гарцсан. Сайхан байна. Мод аглах ямар вэ? Гоё штэ хаяада мод хаглахгүй штэ стресс тайлагдана. Нэг тийм хүний эрэгтэй хүний одоо юу гэх юм бэ нэг тийм одоо гоё мэдрэмж гэх юм уу? Энэ хагалж байгаа модны үнэрчтэй айгүй гоё штэ. Үнэрч байгаа штэ. Лагерт гарахаар мод төлөх хэрэгтэй тий. Тий. Гоё үнэрчтэй. Нилээн дээр үед хаяа эйжент очиж ганц нэг мод хагалж өгч ирсэн юм байна. Ер нь тэрнээс хойш мод хаглаагүй юм шүү. Зунд л нэг тийм 100 мөн бороотой моротой жоохон сэрүү үед бол бас мод хаглаа шүү дээ. Гоё идэх шүү дээ. Маштай цагаа угаал. Балаа юм яриа л гэдэг шиг. Хоёлаа ер нь бараг хөвгшөрхөөр ер нь л ингээл байгальд гарах байхаа тийм. Байгальд гарахаар чинь тэгээ хүүхдүүдээ ирээд харуулчих юм шүү. Хаяада нэг аялчаал тэгэл сайхан лагер дээрээ л байх бах гэж бодож чинь би бол. За таны даллал болъё доо. Тэгээд нэрээ аюул олон чатууд ирсэн байсан. Хоёлаа унссан штэ. Хүмүүсийн хамгийн их асууж байгаа юм бидрийг ингээд нөгөө аялал амраад ахаар та нар юу ажил хийдэг юм уу? Яаж амьдраад идэм бэ гэдэг юм хүмүүсийн их асуудаг асуулт байна л та. Тэгээд ер нь нэрээс бодоодсэн чинь сошиал дээр хоёлаа аялж байгаа л зураг хөшлөг контент оруулаад байдгаас хувь хүн маань яг ямар одоо тий хүн за ямар одоо ажил эрхэлтийн гэдгийг ерөөсө оруулдаггүй юм байна. Хувийн амьдралаа ер нь их тоочод байдгүй. Гэтэ бас хүмүүс маань их асуугаад байгаа учраас өнөөдөр хоёлаа товчгоо нэг тэр асуултанд хариулъя гэж бодлоо. Зөв үү? Тэгвэл битэрээ болохоор хоёлаа хуваараа бизнес хийдэг. Тийм учраас ингээд өнөөдөр бол ажлын өдөр, 2 дахь өдөр байна. Гэхдээ ингээд үр хөвгтдээ цаг гаргаад агаарт гарцсан явж байгаа. Гэхдээ ийм одоо тий дуртай үедээ амардаг, дуртай үедээ ажилдаг энэ одоо ажлыг бий болгох гэж бас маш их цаг хугацаа, маш их хүч хөдөлмөр бас орсон байгаа мэдээж тий. Тэгээ одоо л ингээд хүүхдүүдээ амрах үед нь дагаад амарчин хэрэгтэй үед нь хүүхдүүдтэй цаг гаргах чинь гээд яг л одоо хүслээрээ байна. Тэгээд бага байхдаа бол би яг тэгж боддог байсан шүү дээ. Багийнхаа найзтай нөгөө айгүй хичээл хийдэг. Тэгээд залхуураал ингээд янгот яа хурд нөхөрт гараад хүүхд гаргаад сериалаа үзээс байх юмсан гэж мөрөөддөг байсан шүү дээ. тэгсэн чи яасан тэгж амьдруулж чадаагүй. Тэгж амьдруулаагүй. Тэл үлээс гарч байгаа юм шиг л амьдарч байгаа юм шүү дээ. Юун тэгж сериал үзэж хөвдөгтэй яг үндэ нэрэн гээсээ сүүлийн хичнээн жил юм дээ. Сериал байдгаа зурагтч бараг асааж амжихгүй л амьдэрсэн байна. Шатж байгаа модны чимээ гоё угаас шар гэж дуурал. Айгу гоё өнөр үнэртэй. Зя. Цаа уцунга. Яриагаа өргөжлүүлээ тий. Өнөөдөр тэгтээ цаг агаар сайхан байна. За тэгээд сүүлийн үед хүмүүс маань нөгөө яагаад намгүй болчихвоо? Айгүй идэвхтэй сошиал дээр байдаг хүн чинь чимээгүй болчлоо гэж асуугаадсан. Тэгээд манай гэр бүлийн хувьд сая 12 болон 1 сар гарan одоо 4 улсын 8 хот Азаар аялаа. Дараа нь Арабын 3 улсын 5 хот гээд маш удаан хугацаанд аялал хийсэн. Тэгээд энэ үед гой сайхан мэдээ дуулсан манайх одоо ам бүл нэмж байгаа. За тийм учраас сая Монголдо ирээд нэг бараг сар гарan тий ойролцоо бараг 2 сар ч юм уу гэртээ байлаа, амарлаа. Өөрөөр хэлбэл одоо бүсгүйчүүд маань мэдж байгаа ш тий хордлого ямар их өгдөг вэ? Өмнөх 2 төрөлтөн дээрээ ч гэсэн маш их хордлоготойсэн болохоор энэ удаагийн одоо тэлт маань бас л их хордлоготой одоо хэцүү байлаа. Гэхдээ мэдээч эмэгтэй хүн болгон даваа гардаг. Тэгээд энэ хугацаанд хүмүүсээс маш их асуултууд ирсэн. Яаж хэрхэн одоо тий ажил амьдралаа тэнцвүүлээд байгаа юм бэ? Тий яагаад чимэг болчихвол. Тэгээ миний ажил чи өөр их онцлог ажил. Би одоо цагт баригдахгүйгээр ажилладаг учраас энэ маань надад бас гэртээ сайхан амрах боломж олголоо шүү дээ тий.
Тэгээ яг тэр үед нэг зүйл бодож ирсэн. Хөөхий нөгөө цагийн ажилтны ээжүүд маань тий энэ хүнд үеийг яаж давдаг болоо. Одоо би амарлаа гэд миний цалинг бас хүү тий тэр байгуулга тэгж бодоод бас өөрийнхөө хийж байгаа ажилдаас их баярлалаа. Би ч сэтгэл амаар гэртээ амарч байгаа ч гэсэн тий ажил маань явагддгаараа явагдчих лээсэн гэсэн. За тэгээ сая хордлого маань дуусаад ажилдаа эргээ ороод одоо эргээгээд одоо би биш би тамдтай аялын клуб ихэ одоо ажлуудыг одоо хийгээд эхлээд явж байна. Тэгээ ер нь бол олон жил хуваараа бизнес эрхэлж явсан. За ер нь хамгийн анх Монголд ирчээд одоо нөгөө цагийн ажил хийж үзчихлээ байгууллагт одоо хамрагдаж. Тэгээ тэр үед нөгөө хүүхэд маань жоохон байсан. Тэгээ тэр үед л ер нь тийм бодолтой болсон. Ер нь би өөрөө л бие дааж ажиллах хэрэгтэй юм байна. Хин нэгэнд те цагт баригдсан ажил бол тохиромжгүй юм. Яа тэгэхээр хүүхэд маань жаахан тэгэл өвдчихнэ. Тэгэл чөлөө авах хэцүү, дөнгөж шинээр ажилд орсон гэд маш их юм одоо хэцүү зүйл тулгарч исэн. Нөхөртөө ярилцж агаад хуваараа өөрсдөө одоо тий сурсан мэдсэн зүйлээ ашиглаад одоо ажил амьдралаа эхлүүлсэн байт юм аа. За тэгээд нэлээд олон ажил хийж үзлээ энэ хугацаанд. За хувийн хөгжлийн багш хийж үзлээ, телевиз нэвтрүүлэгч хийж үзчихлээ. За Монголд халбисны дистрибьютор гээд эко амьдралын хэм маягийг одоо монголчуудаас сурчилчлах тийм одоо веган гоо сайхан эко хэрэглээг хүртэл одоо нэвтрүүлэхийг хичээж ажиллаж байлаа. За тэгээ сая яг 3 жилийн өмнө энэ далайн аяллаа клубтэйгээ уулзсан. Тэгээ одоо бол ерөөсөө нэг л ажиллаа хийж байна. Далайн аяллаа клуб ихээ одоо Монголд хүнзний захирал гэдэг статустай ажиллаж байгаа. За тэгээ өнөөдөр ч гэсэндээ лагер дээрээ гэр бүл дээрээ агаар цайхан амарж байгаа мөртлөө ажил маань хിവэрээ явагдаж байгаа. Өглөөнөөс ахгуулаад одоо аялагч нартайгаа нөгөө онлайнаар холбогдоод маш олон аялагч нарынхаа бас аяллахын одоо захиалгахад нь тусалцаа үзүүллээ. Тэгээ бидний чинь хамгийн гол зүйл нь юу гэхээр төлөвлөж аялдаг. Одоо монголчуудын маань ихэнх нь одоо юу гэж боддог вэ гэхээр аялаад байгаа хүмүүс мөнгөтэй дөө, завтай да тий. Энэ одоо боломжтой болохоор аялаад байна гэж боддог. Бид нар ч гэсэн яг тийм бодолтойс. За боломжтой болохоор аялнаа гэд. Гэтэл үгүй юм бэлээ. Боломж гэдэг зүйлийг энэ клуб маань үнэхээр боддоор бий болгож өгсөн. Одоо та сар болгон санхүүгийн зөв сахилга баттай ээж мөнгө хийж агаад тэрэндээ таарсан аяллыг төлөвлөөд аялдаг. Бүр өөрөөсөө нэмж мөнгө гарахгүй байх ийм гоё шинжилт хүртэл одоо хэрэгжиж явж байгаа. Тэгээд одоо өнөөдөр бол манайхаас бол нэлээд олон аялагч нар маань гэр бүлээрээ хайртай хүмүүстэйгээ өвлийн утаанаас хол те хүүхдүүдийнхээ амралтаар гоё аяллаа өнгөө захиалж байна. За тэгээд аяллаа захиалж байгаа хүмүүсийг харахаараас маш их одоо баярлаж догдолтой штэ бид нэ. Яа тэгэхээр энэ одоо аялын клубыг анх одоо тий бизнесээр нь хийж эхэлж байхдаа юу гэж бодож исэн бэ гэхээр яг л өөрсдөө жишгээ аялаж чадахгүй байгаа, аялах хүсэл мөрөөдөлтэй тий залуучуудаас боломжийг олж хараад аялаасаа гэж хүсэжсэн. Тэгээ одоо хамгийн анх одоо надад итгэж одоо гишүүнчлээ тий аялын клубтэй нэгдэжсэн найз маань өнөөдөр гэр бүлийн найзуудтайгаа одоо 4 дахь хөл гонгоцныхаа аялд гарцсан явж гин тий. Ер нь одоо ингээ би энд байгаа ч гэсэн манай аялагч нар ерөөс өнөөдөр зарим нас аялдаа гарч ах жишээ тий. Дэлхийн ертөнц болгон одоо хаа сайгуул ер нь аялж гин. Ер нь бол би биш бид хамтдаа урайтай. Би юу чадах уу, та юу чадах уу, би биэндээ туслая, хамтдаа сурыг, хамтдаа хөгжиж гэдэг урайтай энэ клубын анх бас одоо тий эхлүүлж исэн. Тэгээ одоо мянгуулаа болсон байна. Одоо анх болол яг л энэ урайтай ганцаараа суужсэн бол одоо маш олон аялагч нартай болсон. Талын нэг тарсан ийм гоё хамт олонгоос бүрдүүлсэн явж байна. За тэгээд ер нь бол одоо хүн болгон л яг ийм одоо ажлыг мөрөөддөг мэдээж. Гэхдээ амархан бас энэ боломжийг бий болгочдгоо тий. Гол нь цаг хугацаа тууштай байдал яг энэ боломжийг бий болгодог байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр зарим хүн эхэлж чаддаг. Эхлэх бол амархан тий. Гэхдээ дуусгана гэдэг чинь одоо маш их том одоо таны амжилтын суурь үнд саагаад байгаа шүү дээ. Тэгээ ихэнх хүмүүс маань эхлээд ерөөсөө эцсийн үзэж дуусгахгүй дундаас нь шантардаг, болдог тий. Энэ нь эргээгээ таны тэр хүсэжсэн зорилго мөрөөдлийг хүргэж чаддгүй болов уу гэж бол бодож байна. Тэгээ миний хувьд бол яг эхэлсэн юм дуусгыг илүү тэрхмэлдэг. Тэгээд яг одоо энэ далайн аялын клубтэй гэр бүлэрээ хантайгаа хамтдаа тий хосороо одоо ингээд ажиллаа хийгээ явж байгаа юм гэр бүл байгаа. Тэгээд мэдээч энэ хамт олноо дуртахгүй байхаа аргагүй. Яг энэ клуб маань өөрөө их гоё клуб. Одоо бид нар клуб болгоноос авдаг бүх зүйл энэ клубт байгаад байгаа юм тий. Яа тэгэхээр бид нар хүрээлэл өөрсдөө сонгодог.
4 одоо сурах ирмэлзэлтэй найзалаа гэхэд та 5 дахь нь болно гэдэг штеп. Гэтэл 4 шоу доктортой найзалаа гэхэд та 5 дахь нь болдог. Тэгэхээр та өөрөө амьдралаа ямар өнгөтэй байхыг хүсэж байна, ямар хүрээлэл донд байгаасаа гэж хүсэж байна. Тэр хүрээллийг бид нар өөрсдөө л бий болгох юм бэл. Тэгэхээр манай энэ клубд бол төрөл бүрийн салбарынхан байна. Одоо эмчин байна, тий, инженер нь байна, одоо хуваараа бизнес эрхлэгч нь байна. Одоо төрөл бүрийн салбарынхан байна. Бүрд ингээд маш олон хүрээлэлд хэлж байна. Одоо олон хүмүүсээр. За тэгээд энэ дундаас бид нар чинь олон үйл ажиллагаа арга хэмжээндээр хамтдаа янз бүрийн юм хийсээр агаад одоо бүр сүултээ гэр бүлийн найзууд болсон. Хүүхдүүд маань хоорондоо найзалдаг. Зам болохоор хамтдаа аялдаг. Тэ өвгөл нь ингээд гадагшаага хамт аялцдаг. Ингээд илүү юм гоё дотн юм хамт олон болж чадсан. Тэгээ энэ одоо ташрамт хэлэхэд бас хамт олондоо баярлалаа тий бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээд яг ингээд нэг атгсан гар шиг тий бүхий л зүйлд хамт байдагт бол үргэлж талархаж явдаг шүү. Тэгээд мэдээж танд ч гэсэн юм хамт олон хэрэгтэй байгаа. Яа тэгэхээр нийгэм хэцүү байна, амьдрал хэцүү байна гэж бид нар стресстэй л бухимдаад байдаг. Одоо зам дээр гарсан ч хүмүүс стресстэй тий. Гэтэл бид нар тэрийг өөрчилж чадахгүй шүү. Ер нь бол мэдээж өөрчлөхийн тулд маш их цаг хугацаа хэрэг бол. Гэтэл өнөөдрийн бидний энэ амьдралд яг одоо байгаа байдал чинь аюул чухал. Бид нар магадгүй маргааш байгаа ч үгүй ч үгүй мэдэхгүй байгаа шүү. Тэгэхээр ер нь бол яг одоо байгаа цагтаа яаж тааж жаргалыг бий болгож байгаа, яаж юмыг хүлээж авч байгаа гэдэг чинь айгүй чухал учраас өдөр болгон л юм гоё аз жаргалтай тий эерэг амьдралыг илүү эрхэмлж бид одоо нэгдсэн юм хамт олон байгаа гэж хэлж болно. Тэгээ маш олон сайхан арга хэмжээ хийж байна. Бид нар одоо уран цаг болохоор Монгол эх орноор аялдаг. Биенийхээ бизнесийг хүртэл дэмждэг тий зундаа хөдөө гараад кампустаа одоо аялагч хаа бизнесийг дэмжиж явчихж байна. За энэ тэнд одоо тий морин мото аяллаа хийчихэж байна. За үргэлжлүүлээ бид нар чинь бас одоо сайн дурын үйл ажиллагаас хийдэг шүү дээ хамт олноор. Одоо ингээд энэ жил яг 3 дахь жил нь одоо бид нар 3 дахь жилдээ мод тарих гэж байна. За гих мэтлэн ингээд хийх зүйл бол маш олон байгаа. Тэгээ магадгүй танд бас ийм хүсэл мөрөөдөл байдаг бол тийм бидэнтэй нэгтгэхэд бол нээлттэй байгаа шүү. Тэгээд мэдээж таныг одоо дуртай хүлээж авах болно. За тэг үргэлжлүүлээд зөөлөн юм дээр сууж харах уу? Тэ. Бичлэгээ. Тэгээд ийм хөөрхөн цандгаар алсан. Тийм нөө хүмүүс маань яагаад чимээг болчихвгүй айгүй сонирхоод байгаа байхгүй нөгөө айгүй актив байдаг гэсэн хүн чинь. Тэгээд ажил маань бол хэвэн явагдчихлээсэн. Гэртээ сайхан үр хөвгттэйгээ бас цагийг өнгөрүүлээл сайхан байла. Тэгээ түрүүн нэг хальт хэлсэн шүү дээ. Яг энэ сая гэртээ байх нэг сар гарны хугацаанд айгүй хэцүү бодсон. Тэгээ яг ингээд нэг төсвийн байгууллагатай ажилладаг тий цагт баригдсан ажил хийдэг ээжүүд минь яаж тэр ар гэр тий амьдрал эрүүл мэндэ анхаард юм болоо тий. Тэгээ хүн болгон хордлого өгөөд ингээд гэртээ мэдээж хордлого өгдөг ээжүүд байгаа ах. Гэтэл бас нөгөө ямар нэгэн одоо тий бүхэл бүтэн хүн одоо тээж байгаа хүмүүс чинь бас асуудлууд гарна ш. Тэр бүгдийг яаж шийддэг юм болоо. Мэдээж тэгээ амрыг гээ дуртай үед ингээ амраад ээжэж болохгүй. Цаана ар гэрээ авч явах тий цалин мөнгө санхүү гэх бүхий л зүйл холбоотой байдаг шүү дээ. Тэгээ тэрэн дээр бас яг ажиллаж байгаа ээжүүдэрээс бас их хүндэлмээр бахархмаар санагдсан. Миний бодлохоор нөгөө ажлын маань онцлог өөрөө их сайхан байсан учраас өөрийнхөө сонгосон сонголтондоо хийж байгаа ажилдаа бүр илүү их дурлсан. Сая яг ингээд гэртээ хийж авах хугацаанд одоо тий ор 02-тойгоо л найзалж өнгөрүүллээ шүү дээ яг үндэ. Тэгээ тэр хугацаанд бол ажил маань хийгдчихсэн баг хамтолонтойгоо холбоотой байсан тий. За тэгэл ингээд санхүүгээ ч гэсэндээ шийдээд явах юм боломжтой байсан. Тэгээ ер нь бол ингээ хараад байхад бид нар хүний дор одоо тий байгууллагт ч юм ингээд хэдэн 10 жилээр нь ажиллаж чадаад идэг мөртлөө яг өөрийнхөө төлөө бид нар ингээд нэг 2-3 жилийг зарцуулж чаддгүй мөлий. Тэгээ одоо надтай хамт энэ одоо клубд анх эхэлж исэн хүмүүс маань эхнээсээс тий шантраад болцсон ч юм уу тийм хүмүүс бас байдаг. Гэтэл би бол одоо ингээ 3 дахь жил рүүгээ одоо 5 сард орох гэж байна. Тэрнийхээ үр шимийг одоо ингээ хүртээд одоо ажлын өдөр байсан ч гэсэн өөрсөндөө цаг гаргаад амраад тий байж байна гэсэн үг. Тэгэхээр эндээ бас их талархаж байгаа. Гол нь бид нэр уухгүй, тууштай, хэлсэн юмаа өөртөө хариуцлагатайгаар дуусгаж чадах юм бол үр шим нь ирдэм байна л гэдэг сая бол ойлгож авсан. Тэгээ одоо мэдээж мамуу маань гараад ингэрэхээр ер нь бол нэг жил гэртээ суух юм байна. Тэгээд энэ хугацаанд бол бас гэрээсээ ажиллах боломжтой учраас гэрээсээ онлайнаар ажиллаад тий боломжтой үедээ хамт олонтойгоо уулзаад ингээд одоо ажил маань үргэлжлээд явна гэдгийг бодохоор айгүй сайхан байгаа.
Яагаад тэгэхээр хүн болгон бас энэ боломж байхгүй байгаа дээ шүү дээ. Гэтэ танд ч гэсэн юм боломж мэдээж байгаа. Мэдээж та өөрөө хүсгэл юм бол бүх юм боломжтой. Хүн болгонд боломж байгаа шүү дээ. Боломжийг хэрхэн та яаж өөрөө харж шүүрж авч ийн гэдэг чинь л айгүй чухал. Тэгээ миний хувьд олон ажил хийж исэн гэдэг түрүүлсэндээ ер нь яг товч дуртад л 4 5 ажиллаа болохоос тэрнээс гадна зөндөө олон ажил хийж исэн. Гэхдээ нэг л зүйлийг баримталдаг. Дуртай ажил хийж явах хэрэгтэй. Одоо тэр нь бусдад тусалж явах хэрэгтэй, мөнгө олж авах хэрэгтэй. Мэдээж энэ гурван зүйл маань гуруула байхгүй бол би 1000 дуртай гээд миний амьдралыг өнөөдөр өөрчлөхөөр миний амьдралд хэрэгцээтэй санхүү мөнгө нь орж ирэхгүй бол энэ бол үнц нөгөө тий. Одоо би 1000 хичээгээд нэг 2 жил ажиллан тэрнээс дэшээ бол ажиллаж чадахгүй байх гэж бодож. Тэгэхээр таны дурлаж хийж байгаа ажил чинь мэдээж таны санхүүг өнөөдөр шийдэх хэмжээнд мөнгө олдог байх хэрэгтэй. Мөн бид нар бусдад тусалж авах хэрэгтэй тий. Тэгээ хүн нөгөө цалин өндөр байсан ч онцгой ажил хийгээд байвал тэр чинь бас нэг өөрт тааламжгүй гэдэг ч тий. Тэгэхээр одоо энэ миний яг энэ хийж байгаа бид бүхний хамтдаа хийж байгаа энэ аялын клубын ажил маань бол айгүй гоё буянтай ажил гэж би боддог. Хүн аялаад яваад ирэл одоо та өөр дээрээ бодоод хайртай хүмүүсээ аав ээжигээ тий хань ижлээ өөр хүүхдээ аваад аялаа л та. Юутэй ирэх үү та? Мэдээж маш сайхан дурсамжтай ирнэ тий. Тэгэхээр нөгөө би хүнд амьдралдаа эзээж мартагдахгүй дурсамжийг бүтээлцэж байгаа гэж бодохоор бүр илүү энэ ажилдаа дуртай байдаг. Одоо бид нар төрөл бүрийн салбарын төрөл бүрийн ажил хийж байгаа хүмүүс аа. Гэтэ мэдээж зарим ажил маань маш их стресстэй байдаг хүмүүсийн одоо тий стресс бухимдлыг сонсдог ажилч гэж байна. Өвчин зовлонгийн сонсдог ажилч гэж байна тий. Эргээд тэрийгээ би дааж чадахгүй бол өөрөө ингээм амьдрал дээр айгүй хачаал авдаг хүмүүс ч гэсэн байдаг. Гэтэл бидний хийж байгаа ажил болохоор аялаад ирлээ, аялдаа гарлаа. Одоо дараагийн аялаад захиалчлаа гэд ийм гоё дандаа нэг ийм гоё аз жаргалтай юм донд байдаг болохоор бидний өдөр ирэх тусам ажил, амьдрал маань илүү өнгөлөг, илүү аз жаргалтай болж байгаа гэж бодож байгаа. Тэгээд мэдээж энийг хүн болгон хүсэж байгаа. Гэхдээ та өнөөдөр одоо тий яаж шийдвэр гаргаж байгаа, ямар боломжийг олж харж байгаа, хэрхэн эхэлсэн бэ гэдэг нь айгүй чухал юм байна. За тийм болохоор ажилдаа их дуртай, ажиллаа маш их дурлаж хийдэг юм эмэгтэй байна. За тэгээ гэр бүлээр хийж байгаа маань бас их сонирхолтой, онцлог тий. Би биенийхээ ажлыг ойлгоод дэмжиж явхад бас их түшиг нүмер болдог. За тэгээд мэдээж хүн болгон ингэж одоо ажиллаж амьдрах боломжтой. Гол нь та өөрөө эхлэх нь их чухал шүү. За тэгээд дараагийн бичлэгээр та бүхний асуултанд хариулаад явах болно. Тэгээд илүү дэлгэрэнгүй асууж тодруулах зүйл ах юм бол чатараас ороод ирээрээ. За тэгээд өнөөдрийн бичлэгийг энэ үргээд дуусгая. Баяртай.